За үзэгч та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. COP17 хуралдаа маань 12 дахь өдрөө үргэлжилж байна. За өнөөдөр бол мэдээж тухайн өмнөх 2-7 хоногт хилцсэн асуудлуудын сэтгүүлсэн хилцүүлгүүдийн бас зарим шийдвэрүүд гарна. За энэ өнөөдрийн бас энэхүү гол нэгдсэн хуралдаа бас үргэлжлэн явагдаж байгаа. Тэгэхээр энэ хүчит та бүхэндээ Монгол Улсын гавьяат эдийн засагч доктор профессор Янсан Жугаатай бид ярилцах гэж байна. Тэгэхээр энэ өнгөрч 10 гаруй хоногийн хугацаанд хилцсэн асуудлуудын хувьд таныг ямар өнцгөөс ер нь анзаарагдав? За хамгийн гол нь COP17 дээр усны асуудлыг бас анх удаага бас хөндөж хилцүүллээ шүү дээ. Их хурал их сайхан болж байна. Миний хувьд бол Монголынхаа ард түмэнд хэлээд яхад бол энэ COP хурал баг хурал бол маш сайхан болж байна. Гадаадынхны сэтгэгдэл маш өндөр байна. Хурлуудад нь би бүгдэд нь орж байна. Тэгвэл тэр гадаадынханд тэнд хурал хилцээд явахаас бид нар сонсоол ингээл ажиглаад яаж байна. Тэгэхээр ер нь ийм хурлыг зохион байгуулсан их сайхан хурлыг зохион байгуулсан Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын засгийн газрынхандаа үнэхээр баярлалд талархснаа Монгол улсын иргэн хүний төлөөлөл болж хэлмээр санагч байгаамаа. Тэгээд ер нь манай хэвлэл мэдээллийнхэн бол бас их сайхан мэдээллүүдийг ард түмэндээ хүргэх гэж үнэхээр ажиллаж байна. Энэ бол ер нь ингээ харж байхад ийм байна. Тийм учраас ард түмэн ер нь зөв ойлголт нэг чигтээ ийм баймаар байна. Олон янзын өнцгөөс нэгнийгээ дандаа шүүмжилээд байдаг. Энэ бол бас буруу байна. Яагаад гэвэл зарим нь худлаа эсрэг юмнууд яриад байх юм. Миний хувьд бол ерөөсөө байгаа юмэг байгаа байдлаар нь би яагаад ингэж юм гэхээр судлаач эрдэмтэн хүн бол дандаа үндсэн материалуудаар явдаг. За миний судалгааны гол том ажил бол 87 онд Монгол Ардын хувьсгалд намын төв орооны эдийн засгийн асуудал сэтгүүл усны нөөц эдийн засгийн механизм гэдэг юм бичээ гаргачихсан чинь зүгээр дор нь энэ том удирдлагууд часраагаас эхлээд намайг чинь дуудаад тэгээд хурлаар оруулаад газрын гүний усыг төлөвлөлтөй болгосон юм аа. За тэр яагаад тэгж яах гэхээр ерөөсөн энэ булаг шандууд чинь ширгээд байна. Орхныг хүрхрээ зогслоо. Ингээд ус хуурдаад байна гэдэг ийм агуулгаар энэ гарч ирсэн. Тэр усныг газрын гүний усыг төлөвлөлтөй болгодгийн гол учир нь юу гэхээр газрын гүний усыг нөхөн сэргээх ямар боломж байна. Тэрнийг л судалж хэрэгжүүлэх ийм зорилготой юм. За тэгээд одоогийн энэ усны тухай энэ хурлаар бол их сайхан хэлцэж байна. Ер нь эн чинь усал хуурдах юм бол энэ говьцэн цөл болоод тэгээд уур амьсгал чинь өөрчлөгдөд ингээд явах юм. Бид бүгдээрээ мэдчихээн усгүйгээр бид нар хүн амьдарч чадахгүй, амьтаа амьдарч чадахгүй. Ус бид нар тодорхой жишээ хэлье. Сансарт хүн нөсөөд ирэхэд тэр сансарт чинь тэр гаригт чинь ус байна уу гэжсэн. Ус байвал амьдрал байж болно. Ус байхгүй бол амьдрал байж болохгүй. Тэгэхээр их чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Би судлаач хүний хувьд ингээд хэлэхэд оюу толгой анх ашиглалтанд орж явахад 100 метрийн гүнээс газрын гүнээс ус авч байсан. Одоо ингээд ер нь мэдээгээр ингээд харж байхад бол 300-400 метрийн гүнээс авч явах шиг байна. Тэгэхээр манай газрын хөрсөнд ороогаа ус чинь улмал доошоо яваад байна. Ингээд доошоо яваад ухтаар чинь газрын хөрс нь атаад усгүй болоод тэр нь цөлийн маягтай болж ирэх ийм хандлагатай юм. Тийм учраас яг цаг үеэ олсон ийм асуудал ингээд яригадаад ингээд энэ хурл болж байна. Энэ хурлыг баяртай байгааг нь бол гадныхны сэтгэгдэл маш их өндөр байна. Хараа сууж яхад угаасаа ойлгох гэж байна. Ярьж байгаа ярианаас нь ойлгох гэж байна. Гадны их том зочнууд ирж байна. Нүүбийн дарга байсан хүн ирж байна. Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга орлогч ирж байна. Тэгээд ингээд яхад чинь бол Монгол улс дэлхийд нэр хүн дээр сайхан болж байна. Тэгээ энийг цааш нь улам өргөн хүрээтэй ингээд аваад явах ийм л байдлыг би ард түмэн хэвлэл мэдээлэлээр дамжуулаад ард түмэндээ хүргэх ийм л байдалтай байна. Маш их баяртай байгаа шүү. Ер нь ард түмэндээ хэлэхэд энэ их сайхан хурл болж байна. Сайхан асуудал хэлцэж байна, зөв болж байна. Энэ усны асуудал чинь бол ер нь хаяаг үл яригч хар хорин ингээд өцөгдөр намрын инквайр ерөнхийлөгчтэй хурл боллоо.
тэгэхэд чинь усны асуудал яригдж байна тэнд. Одоо усны талаар ингээд ярихад бол Улаанбаатар хотод Монголын хүн амын одоо 40% зогсолцсон. Энэ ус туулгалч ширэгчүүл одоо яах гэдэг л одоо асуудал яригдж байна. Тэгээ ийм байдлаар ингээд яаж яхад бол усны асуудал шийдвэрлэх энэ цөл маягтай болж явахад. За би зүгээр ер нь бол нэг ганцхан асуудал энэ Европ бол их юу халж байна. За эн чинь бол энэ нөгөө газрын тус энтрийг л одоо дорон энтраар шатаагаад байгаа явдал бол агаарыг халааж байна. Эннээс болоод Францад 40 хэдэн градус боллоо. Испанд одоо маш их халлаа. Тэрнээсээ болоод төмөр гарлаа. Францын төмөрийг бол одоо их олон газар шатж нэг юм утраасан. Испанихыг бол бас тэгж байна. Тэгээ Европ бол энэ жил маш их халлаа. Ер нь жирийнхаа халалтаас бол 7-8 градусаар илүү халж байна. Эннээс болоод нөгөө Европын том мөрнүүд, Дунай мөрөн энэ төр ус нь багасж байна. Ер нь цаашдаа ингээ ус багасаад ирвэл тэнд одоо ажиллаулж байгаа усан цахилгаан станцуудыг одоо яах вэ гэсэн асуудалч хурц магадгүй байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэж байгаа явдал бол ер нь нүүбэн шугамар бас тийм орнуудаа мэдэгдэх бах. Бүгд л мэдж байгаа, бүгд л хараа сууж байна. Тийм ийм учраас ийм сайхан мэдээллийг дэлхийд даяар өгч байна. Тэгээд энэ дээр бол их баяртай байна шүү. Ер нь монголчууд одоо энэ дээр энэ хуралд оролцож байгаа бүх хүмүүсд бол их баяр талархаж ингэж яаж байна. Монголын ард түмнээ төлөөлөөд төр засагтаа бас баярлж байгаагаа дахин илэрхийлье гэж бодож байна. Тэгээд ер нь хэвлэл мэдээллийнхнаараа дамжуулаад ингэж энэ хэвлэл мэдээллийнхнаа маш их баярлж байгаа шүү. Ард түмэндээ хүргэж байгаа. Ийм л зүйлийг одоо хэлье гэж ингэж бодож ирсэн юм байна. Тий. За баярлалаа танд ажлын амжилт хүсье. За баярлалаа мөнхөө баярлалаа. За тэгэхээр COP17 хурлын хувьд бол бэлчээрийн дороотлол за улс за байгалийн экосистемийн чиглэлээр бол үндсэн хуралдаанууд болсон зам сэдвчилсэн маш олон хилцүүлгүүд бол өрнөсөн байгаа. За Монгол улсын хувьд эрсдэл суур амьсгалтай жилийн 4 улиралтай. За үнээс бол мэдээж энэ бэлчээрийн дороотлол цөлжилтийн асуудал бол жилээр тусан бас нэмэгдэж байгаа учраас дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулж за мөн Монгол улстай ижил төсөөтэй энэ байгалийн онцлогтой улс орнуудтайгаа илүү хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтарсан одоо томоохон төсөл хөтөлбөр одоо хэрэгжүүлэх нь илүү бодит үр дүн авчрах алах юм а гэдэг зүйлийг бол эрдэмтэн судлаачд болон албаныхан байр суурь авал илэрхийлж байсан. За дээрэс нь усны асуудлыг Монгол улс усаа нөөцлөх боломж ус байна гэдэг зүйлийг оролцогч талууд бас илэрхийлж байсан. За үүн бол нэгдүгээрт бороо засныхаа усыг хоримтлуулах энэ технологиг одоо одооноос эхлэн нэвтрүүлж чадах юм бол бас энэ усныхаа нөөцийг хоримтлуулж чадаж ирээдүйд учрах энэ усны энэ эрсдэл ус багасж байгаа энэ нөхцөлийг бас багж гисэн бас бууруулах за усныхаа нөөцийг багж гисэн нэмэгдүүлэх энэ боломжууд бас байгаа юмаа гэдэг зүйлийг энэ удаагийн COP17 хурал дээр үл ажиглагдсан. За COP17 хурал дээр ус гангийн асуудлыг бол анх удаага хэлэлцсэн. За мэдээж өнгөрөгч одоо өнгөрсөн 15-16 COP хурал дээр бол гангийн асуудлыг одоо оруулж ирсэн боловч дэмжигдэж хэлэлцэгдээгүй. За харин COP17 хурал дээр бол энэ гангийн асуудлыг бол хилцэж ихснээрээ дараагийн бас COP-ийн хурлууд дээр бас энэ асуудал хилцэгдэж ямар төвшөнд бас ямар асуудлууд шийдэгдэх вэ гэдэг энэ боломжууд бас бий болох юм а гэдэг зүйлийг бол хэлж байсан. За өнөөдөр бол COP17 хурлын хамгийн сүүлийн өдөр буюу 12 дахь өдөр. За өнөөдөр энэ 12 хоног хуралдсан олон асуудлууд, олон хилцүүлгүүдийн үр дүн гарч зарим нэгэн тодорхой шийдвэрүүд бас гарах юм а.